Улсын их хурлын гишүүн Жанчвын гал бодрохын урилгаар Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн төлөөлөгчдийн танхимдах Япон Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такеба Арата тэргүүтээ төлөөлөгч улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Япон Монголын хамтын ажиллагаанд хоёр улсын парламентын үйл ажиллагаанд илүү бас өндөр амжилт гаргахыг энд Монгол улсад айлчилж байгаа айлчлалнаас амжилттай болохыг хүсэнгэрье. Монгол-Япон хоёр улс олон жилийн турш улс төр эдийн засаг соёл зэрэг өргөн салбарт бат бөх итгэлцэлд суурилсан харилцааг хөгжүүлж ирсэн билээ. Өнгөрсөн 2025 онд Япон улсын цог жавхлан Тэзэн хаан эрхэм дээд хатны хамт Монгол улсад төрийн айлчил хийсэн хоёр орны ард түмний харилцаа ойлголцол хамтын ажиллагаа найрамдалт харилцааг улам бэхжүүлсэн онцгой үйл явдал болсон энэ тэмдэглэлийг хэлхийг хүсэж байна. Миний харж байгаагаар бол хамгийн их ажил хэрэгч найрсаг хамтын ажиллагаатай парламентын бүлэг бол манай хоёр орны парламентын бүлэг бол байд юм аа. Хэмнэлээ явахны дата центр за аюулгүй байдлын салбарт хамтран ажиллагаа илүү чиглүүлж хамтын ажиллагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй явдаг. 1990-ад онд нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу огт мэдхгүй танихгүй тогтолцоо руу шилжих үед бол хамгийн их тусалж дэмжижсэн улс бол Япон улс. Гал бодрох агш маань боловсролыг төлөөлж орж ирсэн шиг би эрүүл мэндийг төлөөлж одоо их хурлд гишүүнээр орж ирсэн. Миний энэ ажил амьдралын замд бол миний төгссөн сургууль буюу Япон улс Японы ард түмэн маш том одоо байр эзэлдэг. Газар зүйн байрлалаараа бид нарт агаарын гарц, интернетийн гарц хоёр онцгой чухал байдаг. Тэгээд яг энэ хоёр гарц дээр Япон орондоо хамтарч ажилладаг их талархалтай явдаг. Та бүхнийг Монгол оронд тавтай морил нөгөж хүсье. Дахиад ирж байгаа бас олон удаа ирсэн гишүүдийг дахин ирээрэй гэж хүсье. Монгол улсын хурлын гишүүн гал бадрахын урилгаар дэлгэр Монгол оронд айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Найрамдлын бүлгийн гишүүдийн хувьд яг ингээд биечлэн уулзаж нээлттэй ярилцах нь парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагаа хөгжүүлээ зогсохгүй. Манай хоёр улсын цаашдын харилцаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.